та нөө монголчууд энэ телевизийг үзэж бүх ард иргэдэд бас энэ өдрийн мэндийг хүргье. Миний нэрийг Билгүн гэдэг. Оюулгын компанид орон нутгийн харилцааны ажилтнаар ажилладаг. Тэгээ ногоон клубыг бас найз нөхдөд хамт олондоо бас үүсгэн байгуулсан. За тэгээ өнөөдөр энэхүү бас манай хамт олонны маань бас ажил үйлсийг үнэлж намайг төлөөлж шагналаа. Тэр бодол маш их баяртай байна. Тэгээ цаашдаа маш их зүйл хийж бүтээх болно. Тэгээ манай клуб маань миний ойлгосноор бол уулуурхайн компаниуд дотроос хамгийн анхны ажилтнуудаа сайн дураар гаргаж ирсэн байгаль орчныг төлөөх ногоон клуб болж байгаа юм л да. Тэгээд бусад уулуурхайн залуучуудаа бас уриалмаар байна. Бид нар одоо хамгийн их одоо өндөр цалин авж байгаа хамгийн их өндөр ашигтай тийм салбарт нь ажиллаж байгаа. Тийм учраас бид нар байгаль экологч юм уу бусад нийгмийн дээр талууд руу илүү хүмүүнлэг бид нар хамгийн тийм эко ухамсар сайтай байх хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Яг л уул уурхай маань өөрөө ямар салбар үлээ тийм ээ. Хичнээн их мөнгө авчирдаг ч гэсэн эргээд байгаль орчиндаа бас тийм айхтар эерэг зүйлүүдийг бол тийм авчирдаг тийм ээ. Тийм учраас бид нар залуучууд ялангуяа ухамсартай байх хэрэгтэй юм аа энэ тал дээр. Тэгээд бүх уул уурхайн залуучууд бас уриалж байна. Удирдлагуудыг бас уриалж байна.